Тэгэхээр ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал дүгнэлтийн 1-р байгаа сайжруулсан түлшний хэрэглээтэй хүн амын эрүүл мэнд амь насанд угаардах аюул учирсаар байх тул гэдгийг бид ерөөсө хүлээн зөвшөөрч болохгүй. Хүн амынхаа эрүүл мэнд амь насанд угаардах боломж нь байсаар байгаа тул угаарын хий мэдрэгчийг айл бүхэнд байршуулах гэдэг чинь дахиад нэг бизнесийг дэмжих гэж байгаа. Тэгэхээр хүн ардынхаа амь насаа алдж байгааг хүлээн зөвшөөрчөөд дээрээс нь угаарын хий мэдрэгч тавих бизнесийг 1-р дэмжиж болохгүй. Тэгэхээр ажлын хэсгийн ахлагчийн хувьд энд анхаарч энд өөрчлөлт оруулж өгөөч. За, агаарын бохирдол яагаад өнөөдрийн хүртэл байгаад байсан бэ гэвэл тэр буруу хийсэн сайжруулсан түлшнийхаа стандартад зориулж стандарт баталсан. Уг нь эхлээд стандартаа баталчаад тэрэндээ тохируулж бид нар сайжруулсан түлшээ мэдлэнгээ хийх ёстой байсан, тийм үү? Тэгэхээр энэ стандартыг